Сайн бацгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийнхөө видео бичлэгээр би та бүхэндээ туршлагын томьёо гэдэг нэг гайхалтай ойлголтын талаар танилцуулахаар бэлдсэн байгаа. За тэгэхээр энэ томьёо нь ямар учиртай юм бэ гэхээр бидний амьдралд өдөр тутам таатай, таагүй янз бүрийн үйл явдлууд тохиолддог. Тэгэд энэ болгонд бид нар ингээд сэтгэл зүгээрээ дээшээ доошоо дэнслээ донслоод байхаар бидний нөгөө гарахыг хүсэн үр дүн маань яг сэтгэлчлэн гардгуу мэн л да. Яа тэгэхээр сэтгэл санаагаар унсан үедээ тууштай сайн байж чадахгүй, зорьсон зорилготой хүрэхгүй ажлаа хойшлуулах ч юм уу юм болдог. Сэтгэл санаа өөдрөг үедээ болохоор илүү сайн гүйцэтгэлтэй, илүү сайн хийдэг. Тэгээд ажил, карьер, бизнес дээрээ ч гэсэн бид нар бас яг энэ сэтгэл зүйн хувьд энэ дээшээ доошоо болдог, дэнсэлдэг, донсолдог зүйл маань бидний амьдралд маш том нөлөө үзүүлж байдаг. Тэгэхээр энэ томьёоны гол санаа болохоор бид нар ингээд сэтгэл зүйн хувьд яаж тогтвортой, яаж зорьсон зүйлтэй тууштай байх вэ гэдэгт маань туслах юм гайхалтай томьёо байгаа. Тэгэд энэ томьёог та нартай танилцуулъя. За тэгэхээр туршлага гэдэг бол бидний амьдралд тохиолдож байгаа үйл явдал дээр нэмэх нь бидний хариу үйлдэл. Ерөөсөө энэний үр дүн. Тэгэхээр бидний амьдралд тохиолдож байгаа үйл явдлыг бол бид нар хэн чадахгүй шүү дээ. Харин тухайн үйл явдалд ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг бол бид нар сонгож чадна. Тэгэхээр тухайн туршлага эерэг сайн туршлага байх уу? Эсвэл сөрөг муу туршлага байх уу? Тэгээд сөрөг муу туршлага нь өөрөө сэтгэл зүйд маань таагүйгээр нөлөөлж идэг. Харин эерэг сайн туршлага бол биднийг улам цаашаа өсөж хөгжиж дээшлэхэд сэтгэл зүйн хувьд илүү бат бөх болоход бид нарт тусалж байдаг. Тэгэхээр үндсэндээ бид нар тохиолдож буй үйл явдлыг хэн чадахгүй юм чинь харин тэрэнд хандах хандлага буюу хариу үйлдэлээ бид нар сонгох бүрэн эрхчлөө бид нарт байгаа. Тэгэхээр энэ хандлагыг яаж эерэг байлгах юм бэ гэдэг ийм 5 аргачлалыг би та нартай хүргэхээр бэлдсэн байгаа. Хамгийн нэгдүгээрт нь тохиолдож буй бүхнийг хүлээн ав гэж байгаа. Тэгэхээр бид нар альва нэг зүйлийг яагаад ийм болчихоо, ийм байх ёсгүй байсан штэ гэд тухайн зүйлийг хүлээж авч чадахгүй байх тусмаа улам илүү шаналж сэтгэлээр унддаг юм байна л да. Тэгэхээр за нэгэнд ийм зүйл болчлоо. Одоо тэгвэл яах вэ гэдэг байдлаар тухайн үйл явдлыг нэгэнд болоод өнгөрсөн гэдгээр нь хүлээж авах хамгийн чухал гэдэг байна. Хоёрдугаарт нь байгаа бүхэндээ талархах. Тэгэхээр альва нэгэн зүйл талархах гэдэг бол тэр дороо бидний сэтгэл санааг гайхалтайгаар өргөж өгдөг ийм арга байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ амьдралд ямар нэгэн таагүй зүйл зохиолдох юм бол магадгүй энэс ч илүү таагүй зүйл тохиолдож болох байсан. Харин өнөөдөр надад юу байна вэ гэдэг дээрээ төвлөрөөд тухайн зүйлдээ талархаж сураарай гэж зөвлөмөр байна. Хэрвээ бид нар талархаж чадах юм бол биднээс гарах хариу үйлдэл маань түүнийг дагаад зөв байдаг байх нэ. 3-дугаарт нь битгий шүү, битгий гомдол. Тэгэхээр бид нар ямарваа нэгэн ямыг шүүмжлээд энэ ийм байх ёсгүй, энэ хийм байх ёстойсэн гэд ямарваа нэгэн муу талыг нь харах тусмаа тэрэндээ стресстэж, тэрэндээ сөрөг ийм хандлагуудыг үзүүлж байдаг. Тэгэхээр аль болох юмыг байгаа чигээр нь хүлээн аваад харин яавал илүү сайн болох вэ? Таны зүгээс юу хийж чадах вэ? Тухайн нөхцөл байдлыг сайжруулахын тулд та юу хийж чадах юм гэдэг дээрээ төвлөрөх юм бол таны хариу үйлдэл илүү эерэг тэгээд үүнийг дагаад туршлага маань ч гэсэн эерэг сайн байх нэ. За 4-дүгээрт нь сэтгэл хөдлөлөөрөө шууд хариу үйлдэл хийхээ зогсоох хэрэгтэй. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлийн арт дээр бодохгүйгээр зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө хандах нь бол маш олон юм мартагдшгүй зүрхэнд шарх үлдээсэн ийм зүйлс бидний амьдралд тохиолж байгаа. Тэгэхээр магадгүй тэр үед жоохон бодоод нэг алхам хоошоо хурцхад магадгүй тэрний зөв хариулт нь орж ирэх байсан байдаг. За энэ маань эргээд бидний туршлагад эргээр нөлөөлдөг байна. Хамгийн сүүлийн 5 дугаар зөвлөгөө бол та альва зүйлээс юу сурваа гэдэг дээрээ үргэлж илүү анхаарч байгаарэ. Тэгэхээр тухайн үйл явдал сайн ч вэ, муу ч вэ та тэндээс юу сурсан? Ялангуяа асуудал бэрхшээл, зовлонгийн дундаас яг юу сурч авбаа гэдэг дээрээ төвлөрөөд та хэрхэн хатуужиж
хэрхэн одоо ур чадварт суралцсан дээрээ анхаарал өгвөл магадгүй тэр одоо муу үйл явдал таны амьдралд хизээж мартагдчихгүй сайн туршлагыг үлдээх юм боломжтой байдаг. Тэгэхээр энэ зүйлээс сурах хичээл нь юу байваа гэдэгт дээр гол анхаарлаа өгч байгаарай. Тэгээд видео манд таалагдсан бол бусдад шеэр хийж түгээгээрэй. Миний YouTube сувгийг subscribe хийж нэгдээрэй. Баярлалаа, баяртай.